Олно Поронт хэмээн алдаршсан Галуу давгийн Ингэлийн Бадамын амьдрал бүтээсэн гавьяа зүтгэл түүхэн замналыг өгүүлсэн Поронт хэмээх Ингэлийн Бадам нэртэй номын нээлт өнөөдөр үндэсний төв номын санд боллоо. 1941 оны дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд зөвлөлтийн ард түмэнд туслах бүхнийг Поронтод хөдөлгөөн орон даяар өрнөхөд Увс аймгийн Өмнө Говь сум идэвх зүтгэл гарган оролцсон эдгэ. Тэр дундаа Өмнө Говь сумын Эгэлжирийн малчин эмэгтэй Бадам 1941-с 44 онуудад 3 удаагийн тусламжаар зөвлөлтийн улаан армид 10,000 төгрөг, 1600 бог мал, 16 тэмээ, 10 агт морь, олон зуун нэхийний хамт бэлэглэж 95 агт морьдоо худалдаж байсан баримт мэдээ түүхэнд тэмдэглэгдүүлсэн байдаг. Тоо баримтуудыг архивын баримтаар батлахыг оролдсон байгаа. Хоёрдугаарт энэ хүн яагаад ийм их том хэмжээний одоо хандив тусламжийг зөвлөлтийн ард түмэнд өгөв? Энэ хүн ер нь өөрөө ямар үзэл бодолтой ямар хүн байсан бэ гэд. Тийм этээр ингээд судалгааны сэдв өнцгүүдэн гарсан юм байна. Бадам бол 3 удаагийн тусламж зэмлэгээр энэ Поронтод одоо бэлэг өгсөн хүн байна. За эхний удаад 1941 оны багийн хурал дээр 10,000 төгрөг бэлгэлсэн байна. Тухайн 10,000 төгрөг ямар хэмжээний үн ханштай одоо юутай үнд үүсэх үү гэж хоньоор авч үзэх юм бол тухайн судлаачлалын хоньны 3 төгрөг орчимд авч үзэх юм бол 10,000 төгрөгөөр бас нэлээд хэмжээний юм гэж харагдав. 1700 он ч юм уу. За хоёр дахь удаад 1944 он 6 тийм ээ 5450 төгрөг 14 ном худалдсан. Морь худалдсан. За дараа ингээд эднэрээ нийлээд 90 нийтдээ бол 3 дахь удаа бүх юм нийлээд 81 морь худалдаад 10 тийм ээ 1600 бог мал бэлгэлсэн. Иргэн хонь. Тэгэхээр энэ хүний өгсөн зүйл бол тухайн үед бол баг багцрах нэг аймгийн хэмжээний цуглуулж өгсөн тэр хандийн хэмжээтэй дүүцгөөс хэмжээний байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол судалгаанд анхаарал татаад байгаа юм л. Поронт хэмээх Ингэлийн Бадам ном нь түүний амьдрал түүхэн гавьягаас гадна өсөд төрсөн нутаг, дөрвүүд угсаатны уг гарал, дэлхийн 2 дугаар дайны үед зөвлөлтийн ард түмэнд Увс аймаг Өмнө Говь сум Иргэн Бадам хэрхэн тусалсан зэргийг архивын баримтад тулгуурлан гаргаснаар онцлогтой. Социализмын үед бол нэлээд сонин хэвлэл, нэлээдгүй баримт материалууд байдгийг. За яг энэ зах зээлийн нийгэмтэй холбоотой ч гэдэг юм уу, ер нь жоохон энэ хүний тухай юм жоохон бүдгэрсэн гэдэг үднээс нь. Нөгөөдөөр миний хувьд 2005 оноос л ер нь баг хөгшөөж ихэд тухай ер нь судалж, таниулж олон түмэнд хүртэл болох ёстой. Энэ Монгол төдийгүй одоо агуу их орны дайны жилүүдэд бүх Монгол даяараа энэ чинь туслах хөдөлгөөн өрнөд энийг хошуучилж манлайлж исэн хүнийхээ хувьд энийг бүдгэрүүлж болохгүй гэдэг байдлаар би хөгшөөж ихэ нэлээд мэдээ материалыг цуглуулж явж үдэгүрлээ. Ер нь одоо энэ ном хийсэндээ их баяртай байна. Ингэлийн Бадам нь улсын сайн малчин юм. Өдгөө цагт түүний алдар гавьяа улам тодорч Увс аймгийн Наран булаг суманд хөшөө дурсгалыг нь босгож жил бүрийн 5 дугаар сарын 9-ний ялалтын баяраар Поронт Ингэлийн Бадамын алдар гавьяаг дурсан тэмдэглэдэг болжээ. Тусын номын үлдвэрхэд бүтээхэд манай элч сайдын ям царим тусламж үзүүлсэн. Тухай бол манай элч сайдын мэдлэгээ дурсан номд баярлуулсан. Бас бид янз бүрийн архивын материалууд орос улсаас авчирхад их том тусламж үзүүлсэн. Поронт Ингэлийн Бадам хэмээх Эгэлжирийн Монгол эмэгтэй Монголын тал нутгаас хаах холын зөвлөлт холбоот улсын ард түмэнд чин сэтгэлийн тусламж үзүүлж байсан нь хоёр орны харилцааны гүүр болсон сонирхон судлууштай баримт түүх юм а. Тиймээс түүх, соёл, хэл бичиг судлалын тод номын гэрэл төв эрхлэн гаргадаг намтар судлалын цувралынхаа 29-р ботыг Поронт хэмээх Ингэлийн Бадамын тухай судалсан бүтээлийг онцлон туйргож уншигч олондоо энэхүү номоо дэлгэн барьж байна.